Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор Төвөн Бэсийн 5 аймагт хүнсний хувьсгалын нээлтийг хийсэн. Тэгвэл энэхүү үндэсний хөдөлгөөний нээлт 11-р сарын 16-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод болно. Энэ талаар хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдаж төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Энэ үеэр ерөнхийлөгчийн үйлдвэрүүлэлтээ бодлогын зөвлөх даваа баяр улсын их хурлаас баталсан 36 дугаар тогтоолыг танилцууллаа. За нийслэлчүүд энэ хүнсний хувьсгалын энэ хөдөлгөөний хүрээнд бол маш хариуцлагатай ажиллах чухал шаардлагатай байгаа. Учир нь бол одоо баг энэ улсын тал шахам хүмүүс нь нийт Улаанбаатар хотод амьдарч байгаа. Тэгэхээр энэ хүнсний аюулгүй байдал бол туйлын чухал асуудал байгаамаа. Тэгэхээр манайх нэлээд өргөн одоо бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж бид нар дотроо зөвлөлдөж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүн амын дийлэх хувь нь амьдардаг. Иймд тус ажлын хэсгээс бодлогын хүрээнд хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулах шаардлагатай. Энэ хүрээнд эрх зүйн орчныг сайжруулан үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлж, мэдээлэл зөвлөгөө өгөх аюулгүй байдал стандартыг хангуулах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийллээ.